1985 он NBA-ийн талбай дээр улаан харангийн гутал өмсгийг хатуу хориглодог байлаа. Харин нэг залуу энэ дүрмийг аимшигтайгаар зурцсан. Тэр бол Майкл Жордан. Майкл Жордан бааны буюу 20-д Жорданыг өмсөд талбайд гарч ирв. NBA түнд тоглолт бүр $5,000 торгуул оноосон. Харин Nike энэ боломжийг маш эргээр ашиглаж торгуул юу ч биш. Энэ бол боломж гэж үзсэн. Тэгээд Nike нэг сурталчилгаа цацсан. Хар суурин дээр цагаан гутал. Доор нь ийм бичиг байсан. NBA энэ гутлыг хориглосон. Харин бид тэгээгүй. Тухайн үед пүүз гэдэг бол зүгээр л спортын хэрэглээ байсан. Харин Жорданыг гарч ирснээр залуус түүнийг стейтмент болгоод өмсөх болжээ. Энэ бол зүгээр нэг пүүз биш болсон. Энэ бол эсэргүүцэл, энэ бол нээлттэй, итгэлтэй алхам юм аа. Өнөөдөр Жорданыг өмснө гэдэг бол зүгээр нэг загвар биш. Энэ бол өөрийгөө илэрхийлэх хэлбэр эхэндээ хориглож байсан ч одоо тэр дэлхийд даяар домог болсон. Чи ч бас Жорданыг өмсөд гудамжаараа хасгалахтаа өөрийгөө мэдрээрэй. Чи ч бас Жорданыг өмсөд гудамжаар алхахтаа өөрийгөө мэдрээрэй.